Энэ 5 сарын 18-ны өдөр буюу Бям гарагт маань нийслэл хотын оюун автомашингүй өдрийг зохион байгуулна. Мөн Улаанбаатар марафон 2019 олон улсын уралдааныгаа тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлсэн байгаа. Мөн Бурхан багшийн их дүүчийн өдөр давхцаж байгаа энэ өдөр. Тэгээд энэ гурван арга хэмжээгээ гурван ингэ хамтруулад энэ Бям гарагт маань нийслэл хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэр бол гарсан. За Улаанбаатар марафон олон улсын гүйлт 6 дахь шилдэг энэ жил зохион байгуулах байна. За мэдээж одоо манай нийслэлчүүд мөн мэдж байгаа. Дэлхийн одоо томоохон хотууд бүгд одоо өөрийн нэрмж тийм одоо марафон гүйлтийг зохион байгуулдаг. Тэгээ энэ жишгээр бас бид нэр одоо энэ Улаанбаатар марафон гүйлтийг зохион байгуулж эхэлсэн. Ингээд 6 дахь шилдэг зохион байгуулахар бэлтгэл ажлыг хангаж байна. За Улаанбаатар марафон 2019 оны 5 сарын 18-ны одоо өглөө 7 цагаас зам хаагдаж гүүгчд болон сонирхогчд иргэд Сүхбаатарын талбайд 8 цагт цуглах ёстой. За бид нэр 9 цаг хүртэл урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна. Мөн одоо тэнд нийтийн одоо дасгал хөдөлгөөн энэ гүйлтэнд зориулсан дуу энтриг хийгээд 9 цагаас гүүгчд маань гараан дээр ирж нээлтэнд оролцсон. Гүйлтийн бүртгэл эхэлж гисэн явж байгаа бүх дүүргийн биеийн тамирчин спортын хороод дээр болон нийслэлийн биеийн спортын хороо, олимпийн хороон дээр Хятадын зам марафон гүйлтийн холбоон дээр одоо бүртгэлүүд явагдаж байгаа. За бүртгэлийг одоо 2019 оны 5 сарын 16-ныг дуустал одоо гүүгчдийг бүртгэн. Тийм учраас одоо энэ гүйлтэнд нийслэлийн иргэдийг өргөнөөр ирж оролцож өөрсдийнхөө эрүүл мэнд хөдөлгөөний хамсаас хамгаалах энэ одоо нэр хүндтэй Улаанбаатар марафон гэдэг энэ одоо брэнд болсон үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход урьж байна. За энэ жилийн одоо автомашингүй өдрийг бид нэр эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа гэдэг ийм урайндар тэмдэглэн өнгөрүүлэхээр бид нэр бэлтгэл ажлаа хангалаа. За энэ автомашингүй өдрийн арга хэмжээ маань 18-ны өдөр 10:30-аас 18:40 хооронд зохион байгуулагдана. За өдөрлийн арга хэмжээний үеэр бид нэр автомашины одоо хэрэглээг хязгаарлаж хамгийн гол нийтийн тээвэр ундаг дугуйн хэрэглээг хүмүүст одоо сурталчлах, за явган алхалтыг дэмжих, эрүүл зөв дадал хэвшлийг одоо иргэдэд сурталчлах ийм үйл ажиллагаануудыг хийхээс гадна за энд одоо зорилгодоо чиглэсэн спорт урлагийн арга хэмжээ, хөгжөөн тоглоом, ааха тэмцээн, дугуйн одоо парад, за мөн түнчлэн одоо зам хүүхдийн одоо урлагийн тоглолтуудыг одоо үзүүлэхээр бид нэр энэ бэлтгэсэн байгаа. Автомашины хэрэглээд тодорхой хэмжээгээр одоо бас зөв зохистой болдогоо гэдэг нь судалгаанаас харагддаг. Тийм учраас энэ автомашингүй өдрийн жил болгон уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. Ялангуяа энэ автомашины хөдөлгөөний хязгаарсан хэсгүүд дээр агаарын бүхэл хэдэн хувиар буурахаар бид нөгөө манай Улаанбаатар хотын иргэд маань зам дээрээ гарч ирж автомашингүй алхаж болох ямар атайхан итээхэн байдаг гэдгийг мэдэж авдаг ийм өдөр байгаа. Ингээд Бурхан багшийн дүүчийн өдрийн үйл ажиллагаа өглөө 4 цагаас Монголын Бурхан шишинтнийтэй гандан нэгчлийн хийд дээр гол одоо хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. Ингээд улмаар 10 цагаас бол гандан нэгчлийн хийд дээр одоо ёслолын үйл ажиллагаа эхлэх байгаа. Энд бол одоо төр нийгмийн зүтгэлтнүүд урлаг соёлынхон олон хүмүүс оролцдог. Ингээд өнөө жилийн одоо Бурхан багшийн дүүчийн өдрийн үйл ажиллагаа бол төв гандан нэгчлийн хийдийн Жанаскын өмнөх талбай дээр ёслолын ажиллагаа болох үед үндэсний урлагийн их театрын одоо уран бүтээлчид одоо өмнө тавигдаж байгаагүй бас Бурхан багшийн их дүүчийн өдөрт зориулсан цаг 30 минутын одоо урлаг соёлын арга хэмжээ ялангуяа одоо үндэсний урлаг уламжлалыг одоо харуулсан ийм одоо сайхан тоглолт одоо бас нийт ард олон сүсгтэн олонд бол мөн дээр нь гадна дотноос зорж ирсэн улсуудад танилцуулах юм байна. Мөн дээр нь бол Бурхан багшийн дүүчийн өдрөөр хүндэтгэлийн жагсаал буюу парад явдаг. Мөн дээр нь төв талбай дээр одоо эзэн Чингис хааны сан тахилга унших. Дээр нь одоо гигэн гэрэл амирлан оршихуй тэргүүтэй бясалгалын одоо флаш мобыг залуучууд хийдэг. Энэ уг үйл ажиллагаа бол төв замаар парад нь 15 цагт явагдах бол 16 цагт Чингисийн одоо хөшөөний өмнө Сүхбаатарын талбайд амирлан оршихуй нэртэй бясалгалын одоо флаш моб
одоо явагдах юм байна. Тэгэхээр энэ уг үйл ажиллагаануудад бол энэ амралтын сайхан өдрөө эргэж өсгтөн олон бүх нийтээрээ одоо ингэ сайхан оролцож, уянаа хураах, өөрсдийн бие сэтгэлийг баясгах одоо ийм боломжтой гэдгийг бас мөн гандан нэгчлэн хийд болоод Бурхны шишний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд сүм хийд лам хооргууд нь та бүхэнд мэдэгдэж байна. Одоо автомашингүй өдөр Улаанбаатар марафоны хүрээнд нийтийн тэргийн үйлчлэгээний төлөвлөлтийг бид нар жил болгон хийдэг байгаа. Энэ жилийн хүрээд хязгаарлагдсан бүс буюу их тойроо доторх гол гудам замаар дайран өнгөрдөг 40 чиглэлд өөрчлөлт орж байгаа. Нийтийн тэргийн үйлчлэгээний нийт 94 чиглэл явж байгаа. Энэ өдөр бол 40 чиглэлийн замналд өөрчлөлт орж байгаа. Бусад үлдсэн чиглэлүүд бол хуваарийн дагуу чиглэлээр явна гэсэн. Эдгээр чиглэлүүд яаж явах вэ гэхээр баруунаас зүүнээс баруун тийш явж байгаа чиглэлүүд бол урдуураа нарны замаар явах боломжтой байна. Хоогоор их тойрогоор явж байгаа. Их тойрогоор явж байгаа чиглэлүүд бол Баянбүрдийн тойрог, үндэсний шуудан, сансрын шатган түгээх станц гэсэн зогсоолууд дээр зогсож байгаа. Нарны замаар явж байгаа баруунаас зүүнээс баруун явж байгаа чиглэлүүд бол жигүүр гараанд замын цагдаа миний зах гэсэн зогсоолууд дээр зогсож байгаа. Эдгээр зогсоолууд бол Сүхбаатарын талбайгаас 1.5-аас 2 км-ийн зайтай байна. За хойноос урдаас хоошоо явж байгаа босоо чиглэлүүд бол баруун талаараа бол нарны гүр, өнцөөлөн гудамжаар баруун дөрвөн зам, бөмбөр гээд Баянбүрд гээд хоошоо явж байгаа. Энэ чиглэлд суух юм бол Монголын үйлдвэрчний соёлын төв ордон Элба, бөмбөр зогсоолууд одоо бууж сууж үйлчлүүлээд төв талбайдаа хүрэх боломжтой. Зүүн талаар явж байгаа чиглэлүүд бол Наминжуугийн гудамжаар халдвар судлалын үндэсний төвийн зогсоол байна. Дээшээ өгсөд сансрын түнэлийн зогсоол дээр бууж суугаад үйлчлүүлэх боломжтой. Ингэхээр иргэд бол автомашингүй өдөр болж байгаа учраас нийтийн тээврээ сонгоод аль болох хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтой байгаа гэж ойлгох хэрэгтэй. Зураглалыг бол ардлын дэлгэцэн дээр өгсөн байгаа. Ерөнхий зургал бол тэгэхээр эдгээр чиглэлүүдэд суугаад төв талбай дээр ирэх бүрэн боломжтой. Хязгаарлагдсан бүсийг тойроод бол нийт 12 зогсоол байгаа. Энэ зогсоолын хувьд бол зайны хувьд 1.5 км хүртэл зайтай байна. 1.5 км. Тэгэхээр иргэд бол нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрэн боломжтой. Тухайн өдөр бол троллейбусны 3 чиглэлийн үйлчлэгээ төв зам хаагдсан тавлуудаар зогсож байгаа. Бусад чиглэлийн үйлчлэгээд хуваарийн дагуу үйлчлэнэ гэсэн. Хязгаартай цаг дуусангууд нийтийн тээврийн үйлчлэгээд хуучин маршрут чиглэлийнхээ дагуу чиглэлээр хэвийн үйл ажиллагаа үргэлжлүүлээд явна.